За нэгт өдөр имэнд багц сайхан өсөлттэй. За бараг 2-7 хоног 3-7 хоног хэдүүлээ VIP багц дээр ямар ч арилжаа хийгээгүй. Өнөөдөр аюугаа арилжаа ороод ирсэн. Юуны 8 юуны арилжаа юм байх юм бол гахааны арилжаа. Тэ гаха. Окей. Хэдүүлээ юу хийж байгаа юм бэ гэх юм бол Lean Hog Futures дээр short хийж байгаа. Яг гэх юм бол энэ гахааны юу нь бол гахаа олж байна. Тэгээ урт хугацаагаар ингэ хараад үзэх юм бол энэ аюу сайхан downtrend дотор ингэ явж байгаа та харж байгаа юм бол тэ энэ ерөөхдөө sideways consolidation амар яваад дэше доошоо ингэ савлаад одоо ерөөхдөө энэ key resistance дээр ирсэн байна. Дэше явлаа доошоо унлаа. Тэгээ хэдүүлээ ингэ жоохон ойрхоноос хараад үзэх юм бол тийм ээ энэ бас нэг харин shoulders formation гараад ирсэн харин shoulders за тэгээ яг нэг key support дээр ирсэн байна. Lean Hog Futures December 2026 хэдүүлээ бас Октоберын гэрээ авч болно. Тэгээ та ингээд наривчлаад энэ арилжааг хараад үзэх юм бол interactive brokers дээр ингэж харагдаж байгаа. Би өөрөө саяхан өөрийнхөө арилжаагаа энэ дээр хийчлээ. Та сонирх юм бол нэг гэрээ ойролцоо 32,000 $70,000 exposure та тэгээд ер нь бол одоогийн үн ханш $81 би дөнгөж сайхан өөрийнхөө захиалгаа шивчлээ. Тэгээд VIP үйлчлэгээ авсан хүмүүстэр өнөөдөр одоо энэ мессеж ирсэн байх хэвээр та дээр ирээгүй юм бол рафтан лөө гомдлоорой. Тэгээд 30-40 минут юм уу нэг өдрийн хоцроод ийшээ орох нь нэг асуудал байхгүй шүү. Тэгээд та энэ дунд энэ арилжааг дөөрөж орох магадaltaй хүмүүс байгаа. Бити тэгээрээ яагаад гэх юм бол доор хойчны $100,000 багцтай байж энэ оновчтой болно шүү. За тэгээд сүүлийн үед манай Pepperstone үйлчлэгээд юм уу бид нартай нэгдсэн хүмүүс бас зөндөө байгаа. Тэгээд хараад үзэх юм бол бидний багц яаж байгаа юм бэ гэх юм бол хэдүүлээ ойролцоогоор 6 хоногийн өмнө $1,000 эхэлсэн. Одоо манай багцын үйлдвэрлэл хэд болсон бэ гэх юм бол $1,060 болсон байна. Одоогийн байдлаараа 6 арилжааны өдөр 6% өгөөж авсан байгаа. Доллараар долларын хадгаламжийг ерөөхдөө 6 хоногийн дотор 2 дахин өндөр өгөөж авч чадлаа. Тэгэхээр өдөр болгон 1% өгөөж авч байгаа юм ерөөсөө биш. Зүгээр бидний хийж байгаа арилжаанууд нь ерөөхдөө амжилттай. Тэгээ та хэд бас бидний энэ хөдөлж байгаа багц тэр чигтээ очин жишээлбэл 2 удаа евро шорт хийсэн байна. Nasdaq South 32-ыг long хийсэн байна. Засгийн газрын Америкийн засгийн газрын bond short хийсэн байна. USD long, JPY short, тэгээд Mexic peso long, USD short. За тэгээ миний хэлж байгаа үг мүг бас сонсохгүй юм бол Pepperstone руу бүртгүүлсэн хүмүүс бас арилжааны хэлийг жоохон тайлбарлсан бичлэг байгаа. За илүү гүн ухмаар байгаа юм бол ChatGPT-гаас зөвлөгөө аваарай. Ерхэд айгүй хөөрхөн зөвлөгөө өгчдөг юм байна. За тэгээ үргэлжлүүлэхээс өмнө сайхан мэдээ те тэр юу юм бэ гэх юм бол баг үргэлжлүүлж байгаа гэсэн үг шүү дээ. Micron $1,000 гараа явцсан. За саяхан 1,600 байсан юм бол яг миний видео эхлэхдээ $999 буцаагаад видеогоо эхлүүлсэн чинь $1,000 $1,001 гараа явцсан байна. Хэдүүлээ 700 дээр шүүрээд авсан, 800 дээр шүүрээд авсан. Манай багцуудаар хамгийн их жин эзэлдэг байсан. Одоо $1,000 болцсон байна гэдэг чинь айгу cool psychological number. Одоо нэг resistance байна. Өмнө бол 2 удаа энэ resistance дээр failсэн. Одоо ерөөхдөө яах магадaltaй юм бэ шим жижигхэн retraction хийх магадaltaй тийм psychological number дээр ерөөхдөө хүмүүс ашиг авдаг. Тэгээ энэс хойш ерөөхдөө ирээдүйдээ өсөх магадaltaй. Дараагийн унал дээр хідүүлээ юу хийх юм бэ гэх юм амар амархан нэмэж хүрээд авнаа. За ёо guys, хүлээж байгаарай, шүнлдэж болохгүй шүү. Яарч юусоо болохгүй, окей, яарч юусоо болохгүй. Хамгийн гол нь та энэ дотор ямар нэгэн мэдрэмж ундралаад байх юм бол all in хийжи хурдлаа ингээд мөнгө нэг нуглаа жилийн дотор маян болъё үгүй. Тэгэх юм бол үргэлж фейлтэн сэтгэл зүгээ аягүй сайн оновчтой удирдах ёстой. За зүгээр миний ногоон арилжаануудын гахаа сууж байгаа хүмүүс бас нэг мэдээлэл байгаа тийм өнөөдөр хүртэл $34 хэмдэрсэн байгаа шүү манай school community маргаашнаас буцаага $44 болон сарын шимтгэлтэй. Тийм учраас зүгээр гайхаад харж байгаа хүмүүс өнөөдрийн боломж ашиглаад бид нартэй хамт ногооны араас тэмүүлээрэй. За окей SanDisk-наас манай Pepperstone-ы багц айгүй хөөрхөн хөдөлсөн. Бидний өөрийнх нь интерактив дээр байгаа багц бас айгүй хөдлөлөө. Өнгөрсөн 5 удаар та харж байгаа юм бол 1641 дээр хаалт хийсэн бол одоо 1700 дээр ирсэн байна. Энд ерөөхдөө тэр 50 day moving average өнгөрсөн 5 удаар цогч чадаагүй юм бол одоо ерөөхдөө цогцсон байна. Харцгай ерөөхдөө 1800 хүртэл ингээ явах потенциал бол байгаа. Энд нэг resistance харагдаж байгаа. Тэгээ миний таамаг юу юм бэ гэх юм бол нэг retraction ирээд тэгээ өргөжлүүлээ үүсэх магадaltaй. За тэгээд би ингээд арх марх уудсан юм ерөөсөө байхгүй зүгээр ингээд тэгшхэн зураасыг нөгөө raster-аас болж ингээд байгаа
шүү. Окей. ServiceNow нэг хэлэх юм байхгүй. Энд нэг жижигхэн топ байна. 200-day moving average дээр ерөөхдөө одоо нэг bounce хийх бах. Нилээ хүчтэй өссөн. Одоо ерөөхдөө жоохон буурах цаг нэрсэн байгаа хэдүүлээ айл хэдийн ашиг авсан болохоор энэ дээр нэг сүртэй ярах, марах, сандрах юм байхгүй. Миний хувьд бол энэ мета улам гоё харагдаад эхэлж байна. Та харж байгаа бол энэ trading range нилээн tight, нилээн нэг range дотор ингээд явж байгаа. Тэгээ эзэн нэг цагт энэ дээшээ доош явахаа шийдэх бах. 50-day moving average-ийг ерөөхдөө ингээд жоохон ер нь бол дээш нь гарч чадаагүй. Одоо яаж ийнэ гэх юм бол энэ дээш гарч чадах юм бол 200 оны moving average дээр дахиад яагаад тэгээ дээшээ үүсэх магадaltaй яагаад гэх юм бол Meta буюу Facebook-ийн үзүүлэлтүүд нь бүгдээрээ ерөөхдөө айгуу дэжгүй. За бид нарыг удаан зовоосон Oracle маань хэдүүлээ энэ доогуур ингээд шүүрээд аваад энэ хөөрхөн дээш явж гин одоо ерөөхдөө баг зэргийн retest хийж байгаа магадгүй нэг жижигхэн bull flag хийх магадaltaй шүү. Гэхдээ энэ 130 мөчлөө ингээд доошо буугаад ирэх юм бол хэдүүлээ яах вүлээ? Хэдүүлээ яах вүлээ команд үлдээгээр амархан нэмж авна. За. Гэхдээ мэдээч геополитикийг үргэлж ерөөхдөө жоохон харах ёстой. За манай багцлуу бас шинээр хамгийн сүүлд орж ирсэн компани аль нь бэ гэх юм бол миний жигсаалт дотор байна уу байхгүй юм бол за ингээл Lumentum Light гэсэн компани гайхалтай гоё компани. За энэ ерөөхдөө айгүй хөөрхөн энэ channel-аараа яваад за тэгээд ерөөхдөө breakout хийгээд 50-day moving average дээр ерөөхдөө support аваад одоо үргэлжлүүлээд дээшээ явах магадaltaй. Хэдүүлээ энэ дээр бас жоохон ашиг авсан. Би ямар хүсэлтэй юм бэ гэх юм бол яг хөө энд нэг дээр нэг resistance мэдээж байгаа. Энэ 1000 руу яваад ирэх юм бол psychological number тэгээд ингээд доошоо нурах магадaltaй. Би бурхан руу орой олгон залбирдаг. Бурхандаа юу гэж хэлдэг юм бэ гэх юм бол light-ийн хувьцаа буцаага 600 руу авчираач би дахиад авмаар байна бурхан минь. Яг хөө ер нь намайг сонсдгүй. Тэ маа идрээ гэл ингээд салаавч үзүүлчдэг. Гэхдээ хаяа за амтан байна ингээд олон удаа гомдоос юм чинь чамдаа хямдхан үн ханшиг үгүй Oracle дээр жишээлбэл миний мөрөөдлийг биелүүлсэн Meta дээр тэгсэн Light Lumentum дээр дахиад нэг тэгчээрээ гэхдээ бурхан надаа энэ 600 надаа өгчээсэн л та тэгээ би яасан бэ гэх юм бол 500 унчлаа яах вэ гээл нэг хулчгаар амтан юм шиг суугаад байсан. За тэгээд бурхнаа гомдоосон байж магадгүй шүү. За гэхдээ арилжаа бол ийм те all time high дээр амар зөрөгтэй тэгээд энэ хаваар би худалдаж авнаа гэсэн чинь гэр хүний тестостерон бүр төрчтэй байхгүй те тэгэл буцаагаад шахаад болоодаг нэг банд болчихлоо. Гэхдээ ерөөхдөө хэдүүлээ хамтдаа тий арилжаа хийсаргаад тэрэн дээр сайжирч байгаа шүү. Окей. Доллар жоохон сулраад ах шиг байна. Ерөөхдөө key support-ыг сая эвдсэн хэдүүлээ харъя. Энэ fake out юм уу үгүй мүү хэдүүлээ харах хэвээр. Яг гэх юм бол хэдүүлээ EOS 5 дээр нэлээд томоохон short арилжаа хийсэн. Гэхдээ EOS 5 та харж байгаа юм бол миний зүгээс бол энэ 83, 84 лөө 82 лөө буцаагаад ирэх юм бол хэдүүлээ бас нэмээд short хийнэ. За энэ хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн дээрээ та харж байгаа юм бол те double bottom хийчээд тэгээ ингээд дээш явсан одоо томоохон bull flag энэ дээш явах хандлагатай юм шиг харагдаж байна. Эрдэнэ шиш дээрээ бас яг адилхан манай Pepperstone community дээр хэдүүлээ эрдэнэ шиш дээр бас томоохон позиц авах магадaltaй. Энэ эрдэнэ шиш дээр бас юу гараад ирсэн юм бэ гэх юм бол cup and handle гараад ирсэн. Гэхдээ хэдүүлээ энэ дээр ер нь бол нэг тийм call option та байгаа. Гэхдээ энэс гадна дахиад нэг хөрөнгө олт хийх ёстой юм шиг надад санагдж байна. Энэ амар гоё цэвэрхэн cup and handle гараад ирсэн байна. Тэгээд гадуур яагаад энэ cup and handle явах магадaltaй юм бэ гэх юм бол тийм одоо зүгээр ингээд зураг дүрснөөсөө болж би хөрөнгө олт хийдэггүй. Миний макро тий геополитикийн шинжилгээтэй нийцэх ёстой. Цаагуур нефтний үн ханш өндөр байна, дизелийн үн ханш бүр ингээд тэнгэр рүү явж байгаа, бордооны үн ханш ингээд өсөд байна. Иран, Катар, Орос гэх мэтчлэн бүгдээрээ ерөөхдөө асуудалтай. Украины хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн одоо тээвэрлэгдэхгүй байгаа. Одесса бомб бүслэгдсэн одоо Украин улсын тэгээ буудан янз бүрийн бүтээгдэхүүн ерөөхдөө агуулгах дотор одоо ялцарч байгаа. За тийм учраас энэ буудааны үн ханш буцаагаад ингээ өсөө явж байгаа эрдэнэ шиш. VIP багц дээр хэдүүлээ бас өмнө нэг rough rice будаан дээр арилжаа хийсэн хэдүүлээ энэ хаваар ашиг авсан. Энэ хаваар би шинээр авах зориггүй байсан. Энэ хаваар авах зориггүй байсан. Одоо ингээ шархаад болоодсон хараалт суужин гэхдээ энэ ascending triangle дээр явж гин. Ер нь бол тэ 15 16 руу явах потенциал бол байгаа. Яг гэх юм бол дахиад
будаа тарихын тулд юу хэрэгтэй юм бэ гэх юм бол хураахын тулд гих мэд чинь тээвэрлэхийн тулд дизель хэрэгтэй. Тэгээд ургацаа нэмэхийн тулд ерөөхдөө тэр юу хэрэгтэй? Бордоо хэрэгтэй. За манай BCI те commodity бол айгу хөөрхөн одоо BCI ATW ерөөхдөө яг адилхан хэрэгсэл гэсэн үг. Би саяхан өөрийнхөө хувийн багц дээр BCI жоохон нэмээд авсан. Яаж байгаа юм бэ гэх юм бол амар хөөрхөн cup and handle байна те. Тэгээ энэ ерөөхдөө дэшээ явах магадaltaй. За тэгээ энэ BCI дотор юу байгаа юм бэ гэх юм бол таваарууд байгаа, нефт байгаа, алт байгаа, хөдөөж хүний бүтээгдэхүүн байгаа, хөнгөн цагаан байгаа, түрүүний ярьжсэн tin гэсэн юм байгаа. Ерөөхдөө бүх юм ингээ орцсон байгаа. Тэгээд юу хийх магадaltaй юм бэ гэх юм бол нефт, cup, handle, retest дэшээ явах хандлагатай байгаа шүү. Тийм учраас хідүүлээ бас хэд хэдэн хувьцаанууд дээр ашиг авсан. Тэрэн дээр exposure эстлээ бууруулсан. Тийм учраас энэ 7 хоногт бас яг адилхан ерөөхдөө эрсдлүүдээ бууруулах магадлал бол өндөртэй. Яг гэх юм бол нефтний хүнш дээшээ явчих юм бол хувьцаанууд унжилт таарна, инфляц дээшээ олно. Тэгээд ер нь бол эдийн засаг муудаад ирнэ. Эдийн засаг муудаад ирэх юм бол компани ашигтай ажиллагаа бүх юмнуудаа нөлөөлнө. Тийм учраас энийг ерөөхдөө би өдөр болгон одоо амар нарийн харж байгаа техник зүгээс cup and handle гарцсан болохоор замбраагүй ертөнц рүү орох магадaltaй. За Европ эдийн засаг дотор бас энэ TTF газыг хараад үзэх юм бол бас аимшигтай харагдаж байна. Тийм ээ. Одоо энэ газ дээр бас юу харагдаж байна гэх юм бол энэ cup and handle. Тэ. Ерөөхдөө ингээд дэше явах магадaltaй. За Германы газны агуулга 48% дүүргэлттэй, одоогийн байдлаар нэг 60-70-тай байх ёстой юм 48% дүүргэлттэй. Тэгээ Катарын газ бас гарахгүй байна. Оросын газ нефтний бомбт үйлдвэрүүдийг Украин дуракууд бомбогдож байна. Ираныг бомбогдож байна Америкчууд. Тэгээд одоо нэг хамгийн эрсдэл юм юу юм бэ гэвэл заяа. Иранчууд Америкийг ялмаар байгаа. Америкийг яаж ялах юм бэ гэх юм Strait of Hormuz-ыг хаагаад ялна. Strait of Hormuz-ыг яагаад хааж байгаа юм бэ гэх юм бол нефтний үн ханшийг дээшлүүлэх гэж ерөөхдөө ялна. Гэхдээ энэ нефтний үн ханшийг хараад үзэх юм бол заяа тий. Яасан бэ гэх юм бол Strait of Hormuz-ийн маргаан эхлээд энэ нефт ерөөхдөө $120 руу явсан. Тэгээд тэрнээс хойш ерөөхдөө downtrend дотор ингээ орцсон байна. Ерөөхдөө ингээ хараад үзэх юм бол ерөөхдөө цэгцтэй downtrend дотор орцсон байгаа. Одоогийн байдлаар дэлхийн нефтний үн ханш яг нөгөө стратегийн нөөцөө ингээ хоосолж байгаа. Америкчууд, Солонгосчууд, Япончууд бүгдээрээ гэхдээ бас хулгайгаар Strait of Hormuz нэлээ их нефт гарч байх шиг байна. Тэгээд энэ нефтний үн ханш ингээ буураад ах юм бол Иранчууд яах магадaltaй юм бэ гэх юм бол тий. Одоо окей Strait of Hormuz-ыг хаалаа. Тодорхой хэмжээнд хааж болох юм байна. Гэхдээ дэлхийд ерөөхдөө дахиад нефт гарч байгаа юм байна. Тэгээд бид нар ерөөхдөө энэ Америкчуудад нокаут цохилт өгөхийн тулд арай өөр хүчтэй арга хэмжээ авах хэрэгтэй юм байна гэсэн шийдвэртээ хүрч магадгүй. Тэр юу юм бэ гэх юм бол Сауди Араб юм уу Катарын дэд бүтцийг тэр чигтээ сөнөөх хэрэгтэй. Гэхдээ энэ бол нөө эцсийн арга явах юм бол Иранчууд тийм арга хэмжээ авах юм бол нөгөө тал нь бас Ираныг бомбогдно. За тийгэн хараад үзэх юм бол техник талаасаа энэ бүх commodity, нефт, газ ингээд дээшээ явах юм шиг харагдаж байна. Амар сонирхолтой. Тэгээд миний нэг амар аимшигтай таамаг юу юм бэ гэх юм бол энэ Ираны маргаан дуусаг баха. Энэ дараагийн шатнд хүрнэ. Тэгээд энэ нефт ерөөхдөө ингээд дээшээ явах магадлал бол бүрэн байх шиг байна. Тэрний хэдүүлээ бас бэлэн бай. Одоо сүүлийн 2 сарын хугацаанд дээр бид нэр ингээд бурзаалсан баяр хүргэе сайхан байлаа. Гэхдээ ер нь бол хэдүүлээ бас нөгөө режим өөрчлөгдөж магадгүй. Юу юм бэ гэх юм бол нөгөө хөрөнгө оолтын орчим салхин нөгөө тийшээ эргэж магадгүй тэрнээ хэдүүлээ бас бэлэн байцгаая. За анхаарал хандуулсан баярлаа. Тэгээ өнөөдөр хямдралын хамгийн сүүлчийн өдөр $34 боломж та ашиглаарай. Тэгээд маргаашнаас буцаагаад $44 болно. Bye bye guys. Хэрвээ та манай эдгээр цэцэрлэг бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгтгэх эсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн ихний линктээр дараарай. Линктээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно.
Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.